Амар минь дэцгаано Icemark компани Ангара сайтан Icebreaking хөтөлбөрийн Ангара биелэх биелгээг хэрхэн сурах видеог та бүхэндээ хүргэж байна. За бүжиг маань эхлэхийн өмнө бүгдээрээ хоёр гарыг дээш нь өргөөд хоёр хөлийг мөрний хэмжээнээс арай жоох ахиу хоёр чинь зэтэ зогссон байна. За эхний поз маань алгыг дээш нь тэнгэрлүүгээ харуулan барина. Гэхдээ хит ингэж унгахгүй, хитрхий дээш нь ингэж босгохгүй яг одоо мөрнөөс хурны үзүүр хүртэл хагас тойрог руу зөөлөн барилтаа барина шүү. Хамгийн ихний хөдөлгөөнлөө суухдаа гарны үзүүрийг дээрээ байхдаа эргүүлээд алга доошоо харсан ч гэхдээ хөлний суулт гарны буулт хоёр зэрэг явагдаж доошоогоо ингэж сууж өгнө гэсэн үг. Хөл суудлын маань нэрийг язгуур суудал гэдэг байгаа. Язгуур суудал бол биелгээний үндсэн суудал байгаа учраас энэхүү бүжигт маань маш их орсон байгаа. Тийм учраас та бүхэн язгуур суудлаа дээшээгээ хит босохгүйгээр доошоогоо сайн сууж биелэхийг зөвлөж байна. За харин гарны хувьд нуман гар буюу өөрийг нь дээрээс нь харах буюу ингэж харагдах үед гарны маань хэлбэр нумны хэлбэрийг үүсгэдэг учраас энэхүү гар маань нуман гар гэж нэрлэдэг. Анхаарах зүйлс нь тохойг хитрхи ингэж унгаж болохгүй, үзүүрэн дээр ин кистэн дээр ийм одоо өнцөг үүсэхгүй, тохооноос өргөлттэй, хурууны үзүүрлөө унах чиглэлтэй барьж өгнө шүү. Хавирганы аялга буюу цээжин биеийг хавиргаар хоёр тиш нь зөөж хөдөлгөөн байгаа. Хавирганы аялга дээр докторх мөр буюу мөрийг дээрээс доошоо уналттай хайж өгнө. За энэ бүхнийг нийлүүлээд тэгээд үзье. Язгуур суусан нуман гар барьлаа. Мөрийг дээш нь зөөлөн аваад яг хавирганы аялган дээр хайж өгнө. 1 2 3 4 5 6 7 8. За дараагийн хөдөлгөөн маань язгуур суудал дээр алгыг дээш нь харуулад хурайлах буюу өөрийн зүүн урд зүгээс дээш нь бүтэн тойруулаад баруун урд зүг рүү буулгаж өгнө. За саяны хурайлах хөдөлгөөн дээр маань мөн мөрний болон хавирганы хаялганууд явсаар байгаа шүү. Тоолоод явъя. 1 2 3 4. Баруун урд зүг рүү буусан энэ гар маань өөрлөгөө хумаад яг их зурагшаага шулуун цацаж өгөх маягтай. Ер нь бол цацаж ихээс илүү одоо зоох маягтай хүчтэй гарч ирнэ гэсэн үг. Язгуур суудал чигээрээ суусан байснаас зөвхөн баруун үлэг урагшин шилжиж тавьж өгөөд бие маань өөрийн зүүн урд зүг рүү чиглэлтэй болж ирнэ гэсэн үг. Одоо энэчнээс нэг гар маань дээр, нөгөө гар маань доор ингэж орж ирээд одоо энэ дээр мөн адил хавирга мөрний аялга хамт явна. 1 2 3 4. Одоо урагшаага өгöd 5 6 7 8. Нэг нь яг хажуу чигээ диагонал чиглэл үзүүлсэн бол нөгөөх нь урагшаага урин залсан ингэж хүндэтгсэн ийм манертай орж ирнэ шүү. За урд ингэ авсан байснаас баруун хөл хоошоо гიშгэж баруун гар дээшээ аваад зүүн гарын зүүн хөл шулуу орж ирээд зүүн гар хажуудаа дэлгэнэ. Зөөлөн оруулж ирнэ гэсэн үг. Тохооноос бага зэргийн нугалалттай. Ингэжээж хөдөлгөөн маань арай илүү босоо болон том харагдана. За энэ дэр поз барина. 1 2 үлдсэн 2 тоон дээр мөрнөөс үйлнэ. 5 6 7 8 ингэж орж ирнэ гэсэн үг. Зөвхөн гарны ийм үйлэх орж ирэх биш, мөрнөөс хөнөө. Мөрнөөс үндсэн хөдөлгөөний эхлэл яваад үзүүр нь гарны үзүүрлүүгээ зөөлөн орж ирнэ. Явлаа. 1 2 3 4 5 6 7 8. Манай арай хүчтэй ая буюу яг бүжгийн маань үндсэн хөдөлгөөн орж ирж байгаа учраас энэ дээр хөдөлгөөн рүүгээ шилжиж орохдоо илүү акценттай, илүү хүчтэй, их хүчтэй орж ирнэ шүү. За энд барьсан байгаагаас баруун гарын тохойг дээш нь өргөж, баруун гарын тохойгоор өөрийгөө дээш нь татна гэсэн. Түрний нуман гар үзүүлээд доошоогоо язгуур суудалд сууна. За одоо энэ дээрээс доошоогоо суугаас гадна хамгийн гол манерын үндсэн чиглэл нь цээж яг тэгшгэн чигээрээ доошоогоо ингэж унж орж ирнэ. За яг өөрөөс очиад цээж босоо байвал ингэж харагдах нь шүү дээ. Тэрний оронд цээжээ яг өөрөөр нь тэгшгэн чихний ууршин оруулж ирвэл хөдөлгөөн маань илүү ийм зоримог харагдана гэсэн үг. За одоо энэ дээрээс мөрний цоглогон дээр маань тохооны бага зэргийн ийм дэвлэлт орж ирнэ. За тэгээд цээжийг зөөлөн чиглэл нь өөрчилж хоёр тийш нь эргүүлж өгнө. За хамтдаа хийгээд үзье. Явлаа. 1 2 3 4 5 6 7 8. За одоо энэ дээрээс дараагийн хөдөлгөөн рүү ороход биений үндсэн энэ чиглэл манаар яг хിവэрээрээсээ түрүүний ингэж орж ирсэн гар маань дээдлийн гар нь зулаан дээрээ ингэж бууж ирнэ. За хамтдаа шилжээд яваад үзье. Явлаа. 1 2 3 4 5 6 7 8. Одоо дээр байсан гар маань шилжээд
баруун гарын тухай хоошоо татаад зүүн гар үлдэж орж ирнэ. Хүүхдүүд маань ангитай болон ширээнийхээ ард ч юм уу те хийж байгаа тохиолдолд хоошоо эргэж харж энэ хөдөлгөөнийг хийх боломжгүй байгаа бол ингэж урагш байгаа аваад гараа дээш нь өргөх. За ингээд хийх боломжтой байгаа. Ийм ч ихтэй хөлний эргэлт маань эргээд зүүн хөлийг давуулж урд нь гიშгэж орж ирнэ. За одоо зүүн хөл урдаа гიშгсэн ч ихтэй хоошоо чиглэлтэй гарыг өргөж өгнө. 1 2 3 4 5 6 7 8. За өргөсөн гар маань яг энэ хөл урш хариглаа. Яг энэ чигтээ эргээд баруун хөл урдаа ороод ирнэ гэсэн үг. За бүгдээрээ босоод хоошоо харъя. За одоо баруун хөлний эргэлтийг харсан. Одоо шууд гар орно. Дээшээ өргөцсөн байгаа гарнаас эргэллээ гар шууд ийм чиглэлээр хоошоо авна. Эхний бооз баруун хөл урдаа жорол хөл рүү унаад хоёр гар маань хоошоогоо ингэж шулуун гарч ирнэ. За баруун хөл рүү нэгэнтээ орж ирнэ гэсэн үг. 1 2 3 4. Хоёр хөл рүү шилжин гар маань мөр болон кисний цоглогтой. 4 тоо чигээрээ урагшаа чиглэлтэй байжгаад 5 дахь тооноос бидний зүг өөрчлөгдөн зүүн гарны тохоо дэш нь татан морь унаад явж байгаа зүгийг тодорхойлж өгнө гэсэн үг. Хажууд жишээгээ өврийн 100 урд зүг рүү харна. Хамтдаа тоолоод яваад үзье явлаа. 1 2 3 4 5 6 7 8. За энэ бооз баруун хөл өргөлттэйгээр дууссан. Одоо баруун хөл гიშгэхэд нэг ийм ихний поз орж ирнэ. За баруун хөл урагшаага орж ирсэн байна. Баруун хөл рүү баруун гар бас унж орж ирнэ. За энэ бол маш хурдтай унж орж ирлээ. 1 урагшаага бүтэн тойрог хийгээд өөрийн толгойн ардаас 5 6 7 8. 1 2 3 4 5 6 7 8. Зүүн гарны тохойг байнгын өргөлттэй барьснаар хөдөлгөөн нь ямар ч уналтгүй харагдах юм байна шүү. За эндээс дараагийн хөдөлгөөн шилжихэд баруун хөлийг хажуудаа гიშгээд зүүн хөлийг бас давхар гიშгээд энэ дээр үндсэн язгуур сууд руу оруулаад жороолох юм. За хоёр гарыг ардаас хоёр тийш нь аялахтай явууллаа. Дээрээс ирлээ. Зулаан дээр тосож барина. Тосож барьсан гар буцаад дэшигээ дэлгэрч өгнө гэсэн үг. За дээрээс ирсэн гар маань буухта үндсэн манерыг бүр бүхлээр нь ингэж унгах биш. Өөрөө цэг хэлбэр дээр гар маань алга ингэж тосох чиглэлтэй орж ирэх шүү. Тосож ёсолж мэндэллээ. Хүндлэл үзүүлээд буцаад дэшээ дийлгэнэ. За энэ дээр хавирганы аялга болон нөгөө докторох мөр маань илүү хурдан орж ирнэ гэсэн. Хамтдаа яваад үзье. 1 2 3 4 5 6 7 8. За одоо энэс дараагийн хөдөлгөөн маань доошогоо за ингэж уйлзэж орж ирсэн хөдөлгөөн байна. Энийг хийхэд энгийн уйлзах хөдөлгөөн бол гарны үзүүрлэгөө ерөөхдөө чиглэл өгдөг бол энэ хөдөлгөөн маань тохооноос буюу 2 буюу өөрийн цээжийг тохооноос авахар сөхөж хийж өгнө гэсэн үг. Одоо үзүүрлүү зөөлүүлслээ. Одоо энэ тохоо өргөхөд цээж дагаад өргөгдөөд үзүүрлүү зөөлүүлсэн. Түрүүний яг энэ хөдөлгөөнийг хийсэн манертай маш адилхан орж ирнэ. Цээжийг доош нь унгалаа, язгуур судалсуулаа. Одоо хөлний хувьд суугаад шулуун шилжин урсгалаараа зөвхөн гар хийн хөлний хувьд суурай барина. Үндсэн доор байгаа суудлын төвшнөө барьж гин. Хамтдаа яваад үзье. 1 2 3 4. За ингээд энэхүү поз маань монголчууд маань одоо оройн дээдээсээ тийм ээ оюунаасаа ингээд читгэгддэг ард түмэн юм а гэдэг үүднээс бэлэгшээж энэхүү хөдөлгөөнийхөө төгсгөлийг барьж өгсөн байгаа шүү. Энэхүү хөтөлбөрт хамрагдахтаа Icemark компани бүтээгдэхүүнийг худалдан авч завсарлагын цагаар бүжиглж байгаа бичлэгээ Icemark компани пэйж рүү илгээгээрэй. Энэхүү хөтөлбөр маань 9 сарын 10-наас 10 сарын 10-ны өдөр хүртэл үргэлжлэнэ шүү. Ингээд та бүхэндээ амжилт хүсье.